За өдрийн мэнд та бүхэндээ түрүүчийн бичлэг дээр би Монголын үндэсний морин уралдаан уяачтай холбоонд хэрхэн цахимаар бүртгүүлж гишүүн болох боломжтой талаар мэдээллийг хүргэсэн. За зөвхөн цахимаар бүртгүүлж гишүүн болгосноор одоо зөвхөн гишүүнчлэлийн бүртгэл үүсгэхээс гадна энэ бүртгэлээрээ ашиглаад Монгол наадам цэгийн маань вебсайтаа мэдээ нийтлэл оруулах боломжтой. За энийг одоо хэрхэн оруулж болдог талаар одоо зааврыг одоо үзүүлье. Нийтлэл хэрхэн үүсэх вэ гэхээр одоо хэрэглэгч гэсэн цэцний хажуу таны утасны дугаар харагдаж байгаа. Энэ хэсэг дарангууд доошоо ингээд хувийн мэдээлэл, адууны бүртгэл, нийтлэл бичих, наадмын тов, миний уралдаанууд энэ гэсэн хэсгүүд гарч байгаа. За энэ дээр бол одоо хувийн мэдээлэлээ өөрчилж болох нь өөрийнхөө одоо уралддаг адууны бүртгэлийг энэ дээр оруулж болно. За хамгийн чухал хэсэг бол одоо нийтлэл бичих гэдэг энэ хэсэг байгаа. Энийг бол одоо энэ тэргуунд манай уяач нар идэвхтэй ашиглаж одоо энэ үндэсний баяр наадмын тухай хуулийн талаар хэлэлцүүлгүүд өрнөж байгаа энэ үед бол өөрийн үзэл бодол идэвхтэй илэрхийлэх хэрэгтэй. За бас үүн дээр зөвхөн нийтлэлээс гадна мэдээ оруулж болно, зураг оруулж болно, бичлэг оруулах боломжтой байгаа шүү. За тэгээд хэрхэн нийтлэл оруулах талаар тайлбарлаж өгье. Шинэ нийтлэл оруулах хэсгээр дарна. За энд бол мэдээж гарчгаа бичнэ. Гарчиг мэдээний төрлийг сонгохдоо нийтлэл, зураг, бичлэг, мэдээ гэсэн гурван хэсгээс аль нэг тохиромжтойг сонгоод орчихно. За энд бол одоо мэдээний нүүрэн толгой хэсэгт ямар зураг тавих вэ гэдгийг өөрөө ингээд сонгочихно. За энэ хэсэгт нь бол нийтлэлээ бичнэ. Текст гэсэн үг. За энэ зөвхөн нийтлэлээс гадна энэ дээр зураг нэмж оруулж болно. За бас энд insert гэсэн хэсэг дээр ороод медиа гэсэн хэсэг дээр дарахад энэ дээр YouTube-ийн линк оруулснаар бичлэг нийтэлж болно гэсэн. Одоо та бүхэн харж байна энэ нийтлэл бичих хэсэг дээр линк insert хэсэг рүү орж линк тавьснаар энэ дээр бол ингээд бичлэг гараад ирж байна. За тэгээд үүсгэх гэсэн товчийг дарснаар энэ нийтлэл маань Монгол наадам цэгийн маань цахим хуудсанд нийтлэгдэж байна гэсэн үг ээ. Монгол наадам цэгийн маань цахим хуудас нь одоо бусад вебсайтуудыг бодоход юугаараа ялгаатай байна вэ гэвэл энд зөвхөн админаас гадна энэ бүртгэлтэй хэрэглэгч нар нь өөрсдөө мэдээ нийтлэл нэвтрүүл нийтлэлээ ингээд оруулах боломжтой бараа ялгаатай байна. Тэгээд одоо хамгийн сүүлд оруулсан нийтлэл нь бол энэ цахим хуудасны хамгийн толгой хэсэгт ингээд харагдаж байдаг. За тэгээд цаг хугацааныхаа дараалал ингээд хоош явчихнаа. За тэгээд ийм саяны үзүүлсэн энэ хэсэг хэдэн үйлдэлүүдийг хийснээр Монгол наадам цэгийн маань цахим хуудсанд бүртгэлээ үүсгээд хэрэглэгч болсон нөхцөлд бол Монгол морины талаар, Монгол өв соёлын талаар нийтлэлээ чөлөөтэй энэ цахим хуудсанд бичих боломжтой гэдгийг дахин хэлье. Анхаарал үзсэн та бүхэндээ баярлалаа.